энэтэн доор том тоогоо тавьж байж тоормог хийж байж тэгээд дээрээс нь бүрхээрээ хийгээд тэгээд тэрний юу юм байж зүгээр. Одоо дээр үе маажин будаг гэдэг бол хэзээ нэгэн цаг салдгүй ийм мундаг удаг байсан байна. Энэ авдраас чи их олон чихэр гарч ирж хөөхөд баярлуулсан баг та тий. Одоо чихэр байхгүй. Одоо ч бас байж магадгүй. Та надад нэг чихэр өгөөч. За та бүхэн маань сэрхингэн тоонтой гэр гэж сонсож байсан уу? Хэрвээ сонсож байгаагүй бол яг миний хажууд байгаа энэ гэрийг сэрхингэн тоонтой гэр гэж нэрлэдэг. За нүүдэлчин дэлхийн соёлын фестивал дээр Дундгов аймгийн авчирсан энэхүү гэрийн эзэн маань дотроо сууж байгаа. Би тэгээ удахгүй ороод ямартайш танилцуулна. За энэхүү гэр маань 1800-аад оноос үүсэлтэй. За үүнийг энд гэр дотор хүн амьдарч исэн, хураг ашиг амьдарч исэн, гэрийн эзний ээж аваас нь өвлүүлэн уламжлагдаж ирсэн ийм үн цэнтэй сайхан гэр байгаа юм байна. Одоо бүгдээрээ хамтдаа орж хоомтор хийцгээе. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Сайхан зусгааж байна уу? Сайхан. За та үзэгчдтэй өөрийгөө танилцуулбал. За би Дундгов аймгийн Дэлгэр цогт сумын хөө. Хорлоогийн Янжил хам гэдэг хөө. Янжин лам. Таныг би хэн гэж дуудах уу? Лам ихчлэх ба. Лам ихч. За лам ихч. Танай энэ сэрхингэн тоонтой гэр гэж яг юу гэсэн үг юм бэ? Унин салдаггүй, тоон нь хоёр салдаг. Аха. Тийм учраас сархингэн тоонтой л гэсэн байгаа юм. Тэгээд яг хуу эн чинь тоон нь тэр заадлаараа хоёр сална. Унин нь бол салахгүй тэгээ унтайгаа тоон нь хоёр салчихна. Нүүхтэн бол тэмээнд ачаа ивчихна. Дотор нь юмаа хийгээ ивчихна. Өмбөө цөмбөө юмаа дотор нь хийн. Юу гэр дотроо юу? Тоон дотроо? Тоон дотроо тийм үү? Тийм тэгээ тэмээн тэгэнч шүү дээ. Унийн дөрөв хэсэг боо. Тэгээ хоёр оронд бодолтой унтай. Тэгээд ачаа ивчихна. Дотор нь юмаа хийгээд сэрхингэн тоон сэрхинэг гэдэг үгэндээ очирно байна уу? Тий. Одоо унийн салдгүй гэдэг учраас л сархинэг л гэж хэлдэг юм байна л да. За хоёулаа тэгвэл босоод ямар ч тач гэрээ танилцуулах уу? За. Надад Зөв тойрно. За. Зөв тайрыг. За, энэ Усны сав 20 литр ордог зэс хувин. Усаа хийдэг. Ийм хувин хоёр байгаа. хизээнээс хойш байсан. Намайг мэдхийн л байж байсан. Манай ээж аваас л өвлөгдөж ирсэн надад. Ийм хувин байж байгаа. Бид нар ус хийгээд л одоо тэгэл явж байдаг. За, энэгээр юу вэ? Энэ одоо чөдөр тушаа суран эдэлээ хийдэг. Илгээр хийсэн зүнхэл гэж хэлэх юм да одоо хэдвчж гэж хэлдэг юм. За энэ аяны богц. Мал туугаад явах, нүүдэл суудал хийх, цай, ойр зуурын хэрэгцээний зүйлээ хийдэг. Дагтай юу савтай цай маа тэр ойр зуурын давс мавс хоолны хэрэгэл тийм юм хийдэг. Идэж уухамаа хийдэг богц. Моринд тохон тэмээн тохон. Манай ахих. Та тэгээд энэ ах аав ээжийнхээ юмнуудыг өөр дээрээ бүгдийг нь овоолоод байна уу? Тандил гээд өгөөд байна уу? Яг та тэгэл хорвоогийн жамаар тэр улсууд бурхан болохоор одоо тэгэл үлдэх юм да. Тэ хорвоогийн жам гэдэг тийм л байх юм. Өндөр настай ир шахаж миний ээж аав ах бүгд ир шахаж өнгөрсөө. Сайхан өндөр насалж. Гэхдээ энэ ор миний ээж аваас өвлөгдөж ирсэн ширмэн ширдэг нүүртэй ор. Нүүртэй ороо. Тэ нүүртэй ор. Энэ нүүрэн салдаг ийм нүүртэй ор. Одоо дээр үе маажин будаг гэдэг бол хэзээ нэгэн цаг салдгүй ийм мундаг удаг байсан байна. Хятад улсаас орж ирж байсан юм болоо да. Ийм маажин будаг гэж. Энэ бол хамаагүй энэ хэсгийг бол хамаагүй байсан. Хамаагүй наадах чинь зүгээр цагаан хэсгийг. За та урдаар настай хүн урдаа. Лам ихч маань урдаа ороод яваарай. За бентовн буул гэж ярьдгийн. За Энэ бууг. За бид бол хотны буул гэж ярьд юм да. За энэ хазаар дээр үеэс л өвлөгдөж ирсэн хазаар эмээл. За аав юм малгай. Би өмсөөл явж байсан одоо тэгэл байж байгаа юм. Энэ имэйл ер нь маш үнцэнтэй харагдаж байна. Хэдэн 10 цагаантай эмэйл гэчил. 10 цагаантай эмэйл. Тий энэ ганцхан манцхан ингээд одоо дандаа юм мөнгө. Одоо тэгтээ энийг унлаганд хэрэгэлдэг үү? Гоёлдол хэрэглэн штэ. Наадам заадам тийм гоёлын юунд хэрэглэн. Ашаа хэрэглэхгүй. Энэ
зулын шар тус хийдэг баар. Ийм том савнд хийд юм уу? Тэг энэ Монгол аригч хийн энэ үн дотор. Оо. Тийм баар. Би Зулын шар тусаа хийн, Монгол архиа хийн. энэ авдраас чи их олон чихэр гарч ирж хөөхөд баярлуулсан баг та тий. Одоо чихэр байхгүй. Одоо ч бас байж магадгүй. Та надад нэг чихэр өгөөч. Одоо чихэр гэхээс ааруул уруу тийм л юм гарах болж тээ. Аха. Энэ бол таны одоо бурхан дахилын хэсэг үү? Тэ, манай бурхны гоо номын шагал гэдгийг. Аха. Тэгтээ надад нэг юм сонирхолтой нь одоо бурхан нь зүүн талдаа байв. Яг хоймроо биш үү? Энэ зүгээр Тэ, яг уу 100 хойно байдаг л гэж ярьдаг л да. аха. Тэгээ яг уу зүгээр энэ бол одоо энэ тэл тавьчихсан л байж байгаа юм те бас л буруу л асуудал баг та. Тэгээ энийг маргаашнаас янзчнаа манайхаа гэдэг. Тэ, маргаатаас янзлъя. За энд үйсэн сав гэдгийг. Үйсэн саваа. Тэ, энэ үйсээр хийсэн сүлжиж хийсэн энэ. Тэр гадна тал нь ингээд ийм сүлжимэл дотор талдаа бол ямар ч юу байхгүй юм. Тэгээ дотор нь боо манай ээж боовоо хийгээд иддэг байсан. Их боов хатдаггүй их зөөлхөн байдаг. Тэгээ хөөх амттай байдаг тийм. Үгүй тийм үү? Тийм сав байгаа юм. Бид нарыг багтал ээж минь л одоо боовоо хийгээд иддэг байсан. Энэ таг нь бас амар гоё юм тий. Тэ. Ийм гоё тагмагтай. Үйсэн сав гэсэн тий. Тэ, үйсэн сав. Одоо эн чинь дээр үе тавгнууд. За. Тагш хөө. Тавгал гэдгийг да. Өрөм ээзгийг гаргадаг хийдэг байсан манай ээж аав. Энд чинь нэг тийм тамга мамхтай байдаг. Одоо илэгдээд өөр Тамагч үгүй бас. тамгчгүй. Гэтэ бүгднээр хагараагүй байгаа шүү. Хагараагүй. Юм хийхэд бол энэ ч одоо гуйлан тавг. Гуйлан тавганд юу гэдэг? Өрөм гаргана, мөн бяцлаг ааруул ээзгийг тавина. Яднарт л одоо идэж уух юм хийгээл өгчөг байсан юм тавг. За энэ бацаагаад тавьчихъя. Энэ одоо хурдан морины медаль. Морины медаль. Хин морь үйдэг байв? Манай аав морь үйдэг байсан. За тэгэл тараагаал авцгаасан бах над нэг 3 бол үлдээд байгаа юм. Ер нь олон уу? Олон Айраг төрөө. зөндөө айраг төрөө. Дээр үед медаль ховор байлаа штэ. Тэгээ дандаа үнэмлэх гэж байсан. Яг хөө тэгээ сүүлийн үед харин энэ медалууд гарсан юм аа. Энэ сүүлийн үед хэр хэдэн жилийн өмнөх зүйл үү? За энэ 50-60-аад оны үед ч гарч ил байсан бах. Одоо тэгээ бүр сүүлд 2000-аад оны үеэс л элбэгсээд дээ. Юм болгоо нэг нь тасмаар санагдаад. Энэ хадаг одоо бас хуучны хадаг байна уу? Түрүү үе хадаг, хээгүү хадаг. Одоо түмэн нас тайтай хадаг гэдэг юм уу? Тийм л хадаг да. Энд ч бас арай түрүү үе хадаг шүү. Надад энэ амар сонирхолтой. Та түрүү нөгөө ярьжсэн шүү дээ. Хоёулаа эхэлж уулзж яхад нөгөө шинэ хан хийлэх гэхээр болдгоо маа гэд. Тэгэхээр энэ бол яг тэр чигээрээ яг л байсан чигээр байгаа гэсэн. Яг л байсан чигээр байж байгаа. Манайх 6 хүүхэдтэй айл. Миний 6 хүүхэд энэ дотор өссөн. За тэгээ яг хуу бас орчин үеийн одоо гой ганган болж байгаа гэдэг юм уу юу гэдгийг. Тэгээд бас энийг гэрээ хурга шигэнтж барьж ил байлаа. Тэгээд ханы шазуурын жоохон доор тал нь нэлэгдэхээр нь тайраа тэгшилж байгаа нэ гэж одоо бас гойж байгаа ч юм уу яаж байгаа юм. Тэгшилээд тэгээд яхан ханы нэрс намчаад байгаа юм. Тэгээ шинэ хан авъя гэхээр утга нь алдагдах гээд байгаа байхгүй юу? Энэ нэг одоо будагтай ч юм уу ямар ч байх юм. Тэг зостой ч юм уу байх юм. Тэгтэр эн чинь юм болохоор ч утга нь алдагдах гээд болохгүй байгаа юм. Тэгээ шинэ хан хийдгүү тэгээ яг жаахан намхан л байгаа юм тэнэ. Яг вэ? Яг вэ би ингээд өнийг мөргөөд юу. Харин тийм. Өн жоохон мөргөгдөөд байна. Энэ намхан болохоор мөргөхгүй. Гэхдээ энэ айгуус энэ аим маш сонирхолтой харагдаад байна. Тий. Манай нэг хүүхдийн баривч. Баривч. Тий, энэ одоо ингэж халдсална гэж ингэж хар аюугаар ингэж байсан юм. Халдслана Тий, одоо энэ тасам одоо нэг одооныхоор бол тасам юм да. За. Тэгээ ингэж хийж байсан шүү дээ. Баривч гэсэн чинь нөгөө баривчийг минь нисгэж хурмын өмсгөлийг минь чимэглэж гэдэг шиг л хар багийнхан баривчийг ингээ хадгална гэдэг бол маш энийг гэхдээ одоо угаадаггүй юу? Угаадаг. Анка өмсгөж байх үедээ угааж ил байсан байх. Энд ч одоо нэг ямар ч гэсэн 35 жил болсон. Одоо 35 6 санаагаад байгаач ч юм уу нэлэх хүүхдийн үнэр үнэртэй байх шиг санагдаад байгаа юм. Хөөх үнэртэй байдгийн шүү дээ хүүхдийн. Тэгээ бүчтэй байсан. Одоо бол товчл хадах байх л да. Бидний үед бүчтэй л байсан. За энэ хувцснуудыг та гоё тий одоо ингээд урагдхалаар ингээд хаяж чадахгүй ингээд хадгалаад та ер нь их юм цуглуулдаг юм биш үү?
За яах вэ одоо тэгээ хүүхдийнхаа имийг ч хүн хаяад байх нь бас хэцүү л байдаг л да. Одоо л гэхдээ нөгөө хүмүүс чинь нөгөө хүүхдийн хувцас ингээл уранхаа норхоо уснуудаа шатаагаад ч юм уу те тэгээ хайчдгийг штэ. Тэрийг ер нь та юу гэж боддгийг? Би тэрийг нэх тэрүүнтэй эвлэрдэггүй. Хүүхдийнхаа хар нэлгаар өмсч байсан хувцсыг за яг том хувцас гутал хувцуул шатаах л байлгүй. Энэ жоохны имийг бол би нөхөж өгөөд ингэж өмсгөж байсан учраас тэрийг бол нэг хаяыг сандгүй. Дэрэнтэй ч юм уу тэгээд адрандаа ч юм уу хийгээ хадгалцдаг. Таны хүүхдүүд ирэх үү? Би хүүхдэн зодож байгаагүй. Манай аав нь ч зодож байгаагүй, би ч зодож өсгөөгүй хүүхдүүдээ. Манай хүүхдэн зоддоггүй байлаа. Зодохгүй байсан чинь яг хүүхдүүд нь зөв хүмүүжж юу? Гайгүй. Тийм эсрэг хүмүүжилтэй хүн байхгүй манайх. Дажгүй цугаараа л хүний жишээтэй л явж байгаа. Аха. Та дөрөв нөгөө ярьжсэн штэ энэ одоо хурдан морины хүүхдүүд ийм өмсдөг юм болоо да гэж намайг орж ирсэн чи асууж ирсэн. Энэ хараа манайха хурдан морины хүүхдийн малгай гэсэн тий. Хурдан морины хүүхдийн өмсдөг хувцас. Гайхалтай. Гавуу хошуутай ийм өмсч байсан шүү дээ. Энэ нөгөө Гавуу хошуу хийгээд бас нэг баярламаар юм нь одоо нүүдэлчин соёлын фестивал гэж болж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ болж байгаа болохоор бид нар би болон ингээ манай үзэгчид маань ийм олон юмыг нэг дор харах боломжтой болж байгаа байхгүй тий. Түүнээс ч танаад очиад лам ихчээ гэрн айлуу хуучин юм байдаг да гэж харах боломжгүй тий. Тэгэхээр маш гоё юм байна. За та энийг хизээнээс яг ийм байсан бэ? энэ бол нэг 60 хэдэн оных болов гэж бодож байна би. Бас мартчихад байна уу. Энэ бол тэрнээс түрүүндээ. Одоо 70 би 70 өөрөө 70 хүрэх гэж байна. Тэгэхээр нэг ямар ч гэсэн нэг 50 жил болсон надад бол. Надаас дандаа нас өндөр юмнууд 50 жил болсон. 50 жилийн настай малгай. Тий. Хятадын хамгийн анхны л одоо сүлжмэл гэдэг юм уу юу юм тийм л юм шиг байгаа. Хин өмсч ирсэн гэлээ. Манай нэг ах өмсөөд тэгээд ерөөсөө манай ах нар л дамнаж өмссөн дөө. Ийм гэхдээ одоо ч нөгөө толгойн хамгаалалт өмсдөг болсон шүү дээ. Мордмор нөхдөд. Тэгэхээр энэнтэй чаваас гимтдэг байсан болов уу? Үгүй ээ. Зөндөөл мормалнаас ойшиж ил байсан. Одоотой адил ингэж янз бүр болж байсангүй. Тэгэхээр тэр яг юундаа байна? Мормалаа сайн сургаж байнга унж байсан байна. Нэгдүгээр морийг унж хүүхдийг мундаг сургаж байсан байна багаас нь. Тэгээд бас өөрсний одоо тэр улсын эрдэн бас байна штэ. Хүүхдээ хамгаалах, яаж хамгаалах вэ? Яаж морь унуулах вэ? Хурдан морь ямар байдгийг. Тэгээд морийг маш сайн сургаж байсан байна. Унлагаа эдлэгэнд маш сайн хэрглэж байсныг байх гэж би бодод. Нэгийг илэрсэн. Энэ юу юм бэ их чинь? Сам их чинь. Наадах чи одоо анх гал үүсгэд энэ хэтээр цохиж үүсгэж байсан байна. Гал гаргаж байсан байна. Гал гаргаж аа. Тий. Одоо Хэдэн энэ жилийн өмнө гэсэн бэ? за энэ одоо бараг л 1900 Тоо бодоолаа. Хэдэн жилийн өмнө вэ? 1900-аад. Тийм л баг. Энэ ч яг нөгөө 50-60 оны үед яага үстэй бодвол алтан мөнгө дэнсэлдэг дэнсний уут. Тий, тэгэл авдранд байсаар гоо одоо ийм болчих юм да. Бид нар чинь манай үеийнхэн бол энийг бараг харж байгааг баха. Хараагүй бах. Тийм. Маш сонирхолтой юмнууд их байна л да. Энэ одоо яг яадаг ханх вэ гэдэг. Аянжинд явах тэмээний хүзүүнээс зүүж байсан гинлээ. Манай аавал тэгж хэлж байсан. Юунд явах вэ? Аянжинд явхад тэмээний хүзүүнээс зүүж явдаг юм байна л да. Хэдэн жил болчих вэ? Бас л одоо удсандаа энэ. Тийм байх тий. 30-40 оны үе л баг. Яаж ингэж хадгалдаг байна би бүр гайхаад байгаа юм. Хадгалж байсан. Аав ээжийнхээ имийг хадгаллаа. Танад зочоо ороод ирсэн байж лам ихжээ. За яг баярлаа. Зочин ирлгүй яг сайн байцгаана уу? Сайхан зусгааж байна уу? За хоноод гарнаа. За. Одоо хонуул хойноолно. Яавал яа нүлээ одоо тийм л болж та. Амьдрал адваа. Арай тэр нь юу юм байж байгаа. Би тэд нөгөө лам ихчээр гэрийнх нь хоом төр бичлэг хийгээ явж байгаа. Та хэд бас нэмэлтээр сонсоорой. За. Энэ нөгөө нэг илгүүр гэдэг үү? Жан гэдэг манайд. Манайд илгүүр гэдэг шүү дээ. Манайд жан гэж ярьдаг. Жан. Тий. За энэ бол нэлээ хуучны байна тий. Тий. Газар өөр хэлдэг юм байна лээ. Гуйлан тогоо. Гуйлан тогоо. Тий. Энд чи хоол хийж идэх үү? Тэгнь. Цагаан чанаа нь хоолоо хийн. Нөгөө гуйлан тогоо гэдэг тэгэхээр хүний эрүүл мэндэд маш сайн байсан. Хүний дотор сайн гэж ярьж байсан дээр үед. Зэс чанаа гуйлан тогоо. Энд ч одоо хоньны арьсаар үсийг аваад хийсэн хөөмө гэж тэгээ ингээ цай нүддэг цайны баадан гэж одоо юм байсан. Та ёстой нэрээ. Яаж ингэж манай ээж аваас ингээ өвлөгдөөд ирсэн.
Тэгээ одоо бай дугуй уулантай цааны болон байж байна. Цай чанж уумаар байна уу гэдэг. Тэгээ одоо яг илэгдээд ингээд цоороод ийм болчих юм. Тэгээ одоо энэ тэр Оросын тамхтайгаас Үу хин хараа маань Орос тамга. жинхэнэ дугуй уулантай цай гэдэг чинь энэ л байхгүй юу? Би бас тэр хайрлаад идэх юм. Ээж аав юм нууж байсан юм одоо бас Бинээс ер нь нэг цай чанж ууж юу? уусаа нэгээс барахгүй хоёр Одоо энэ ер нь хэдэн жил хадгалагдах вэ? одоо баяжлаа бол баяжлаа хойлгүй. Та ч үстэй юмыг хадгалдаг төрлийн юм байна. Ой түрүү энэ чи бас наа. Eerүүл гэдгийг. Eerүүл. Eerхүү та. Нэ. Тэмээний утас eerнэ. Тимээний утас. Тэгэл энэ эсгийн бүрээс чи оён шүү дээ. Хойх уу. Оён. Одоо энэ дэс интер чинь ихэд оён шүү дээ. Энийг оён мал дэс гэж ярина энэ зөв руу нийтгээд ингээд яасны чинь солгой зөв гэж том шүү дээ энэ чинь. Тэгээд ингээд нийлүүлээд оён тэмээний утасаар оён. Тэмээний утас чи одоо барагтай бол илжирч ялзрахгүй наран түлэгдэхгүй ийм сайхан ид шүү. Надаа нэг асуулт байна. Энийг ингэж хийдгэн штэ. Тэгчээд энд бас яг ингээд хоёр талд хийцэн байх. Энэ чинь үүдний юу байхгүй юу? Би нөгөө гэрээ бараагүй хүүхдүүд барьсан тэгээд жоохон дутуу. эсгийн үүдний уяа байхгүй юу? Ингэж л уйдаг л да ер нь энэ хоёроос л. Тэр уяа. Энд ч гоё тулга маань байна. Тулга байна. Данк байна, ширмэн тунху, гар нүрээ агаадаг ширмэн тунху. Гар нүрээ гана. Тий. Энэ нөгөө нэг ийшээ амруугаа ичээд гарлуу гасгадаг мөн үү? Мөн. Шууд гасах юм уу? Амруугаа ичээ гарлуу гасах юм уу? Шууд асах шүү дээ. Гарлуугаа, шууд гарлуугаа хийгээл тэгэл угаана шүү дээ. Гар нүрээ агаана. За энэ бас нэг хуучны юм байна. За наадах чинь яах вэ? Сүүлийн үеэ дээ. Тийм үү? За энийг нуучаа манайхаа. За энэ Наадах чинь үлээгүр гэдэг. Гуйл дэс үлээгүр гэдэг. Гал үлээн. Энэ тулга нь бас Бас л ирсэн л юу? Тулга. Энэ тогоо жалавч гэдгийг. тогоог нь жалавч гэж нэрлэх юм уу тий? Тий, яг энэ чинь нөгөө тогоо нэрдэг тогоо байхгүй юу? Тийм учраас жалавч гэж байхгүй юу? Тогоо нэрдэг тогоо. Тий, тогоо нэрхэд чинь дээр нь тавина шүү дээ. Усаа хийдэг. Тийм учраас жалавч гэдэг байхгүй юу? Эний доор том тогоо тавьж байж, тоорм хийж байж, тэгээд дээрээс нь бүрхээрээ хийгээд тэгээд эний чинь тавина шүү дээ. Уунгаад тулгандаа гал асааж байгаа юу? Уусаа утаа тавина шүү дээ. Би гаагаад байдаг ш. Тэр үдээс хүмүүс эн чинь тулганд аргал асаа штэ. Нүл утаа байгаа да. Байлгүй яг утаагаар нь чинь ямар нэгэн байдлаар нулимсд нь гоожоод хэцүү байдаггүй. Үгүй. Энэ би бас бодоод байдгийн дээшээ босоо зогсвол бас утаа дээшээ явчихдаг юм болов. Тийм учраас бас тэгдэг байж магадгүй. Доор сууж байхад мэдэгддэггүй шүү дээ. Утаа. Тийм үү? Тийм л байх та. Тэ тэр агаарын л ямар нэгэн солилцоо байдаг бах. Би тэгж л бодод. Хамагчаа энэ чи танай зул биш үсттэй. Биш. Дэн өөхөн дэн гэж. Өөхөн дэн. Тий. Одоо миний мэдхийн хамгийн анхны өөхөн дэн гэдэг чинь энэ байхгүй юу? Тэгээ дээшлээд яваад байсан байгаа юм. Тэгээд 50-60-аад оны үед лампчиг гараад тэгээ лаа гараад тэгээд одоо сүүлд нь иличийн гэрэл гэж хэлсэн гээд одоо би чинь хөөхөн Энэ нөгөө шоолуулаад байдгийг шүү дээ. Одоо нэг товч дараад гэрэл астай штэ. Тэгэнгүүт үүгээр гэрлээ идэг байсан. Тэгэлгүй яах вэ? Энэ үн чинь тэгээ юм аа шүү дээ. Хамаг юм аа. Яаж харах вэ? Үзэлгүй яах вэ? Дээр үе уусч мундаг байсан билээ шүү дээ. Хараа. За хүмүүс очт нь явж ийн хичээ. За баяртай. Баярлаа. За ингээд гэрээ танилцуулсанд баярлаа. Түрүү нэг танаас нэг асууж ирсэн шүү дээ нөгөө гэрийн хідэн саяар авах санал ирж ийсэн үү гэдэг. Тэрийг шууд 2 3 өрөө байраар авъя энтер гэж ил байдгийн. Тэгээ би ч бас хэдэн хүүхд минь энэ дотор өссөн юм. Нэгдүгээрт, хоёрдугаарт ээж аав юм өвлөгдөж ирсэн болохоор нэг зар ич гэсэн санал байдгүй юм. Угаасаа хүүхдийнхаа баривчийг одоо хүртэл хадгалаад явж байгаа юугээл өргөө гэрээ зараа явчих гэдэг тийм ээ гэж. За ингээ сайхан гэртээ би таныг орж ирээд нэр харсан энэ дээлийн. Ямар гоё дээл. Тэ шүү дээ. Үзэсгэлэнтэй. Ингийн гоё дээлэл. Энэ яг ямар дээл гэж ярих вэ? Варил давхар дээл. Давхар дээл. Тэ. Одоо өдөр тутмаа өмсдөг дээл. Зя бид бүхэн лам хичээндээ ирээд бүх тавилгууд бүх зүйлсүүдийг нэг нэгэнгөө асуулаа. Тэгээд лам ихтэй гэрээ танилцуулсан маш их баярлалаа. Та манай үзэгчдэд мэдчилгээ дэвшүүлээд өгөөрэй. За.
За олон түмэндээ эрүүл мэнд сайхан байгаарай. Их юм үзээрэй. Энэ өвийг их цаашаа хадгалж хамгаалж яваарай л гэж хэлье да. За баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.